Оюуны эмчийг дээдлэгч Монгол телевиз, маркетингийн мэргэжлийн зөвлөх Vision Group хамтран төлөвлөж байна. Жижиг дунд бизнесийг дэмжигч Капитал банк, дэлхийд шалгарсан Монгол амт Очир Дагнас бизнесийн мэргэжлийн мэдээллийг дэмжив. Бизнесийг амжилттай эхлүүлэх хамгийн суурь мэдээллүүд бол зах зээлийн багтаамж, хэрэглэгчдийн зан төлөв, салбарын хамт, гол тоглогчдын туршлага, бизнесийн боломжит санаа байна. Энэ бүгдийг амжилтын эд зах зээлийн судалгаа мэдээллийн нэвтрүүлэг танд хүргэх болно. Сабасгын үзэгчтэй, амжилтын эхлэл бизнес нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За ингээд Мегмар баргуурын үдэш 19 цаг 5 хүнтэйгээ уулздаг энэ нэвтрүүлгээрээ би энэ удаад тавилгын зах зээлийг судлахаар шийдлээ. Тэгэхээр тавилгын зах зээлийн юун сонирхолтой санагдсан бэ гэхээр нэгдүгээрт айл өрх болгон байр орноо засах, шинэ байр авах, нүүж орохтой холбоотой тавилгын хэрэгцээ маш их байдаг. За дээр нь одоо хүмүүс бас аятухтай амьдрахын тулд энэ тавилгаа солих давтамж нь ерөнхийдөө нэмэгдсэн юм шиг анзаарагдаад байгаа. Урд нь одоо бидний хүүхэд байхад бол одоо нэг тэгж их тавилгаа солиод байдгүй байж. За босныг анзаарагдаад байгаа юм сүүлийн үеийн тавилгын үйлдвэрлэл нэлээд хүчтэй хөгжөөд ах шиг байна зах зээл дээр. Нэг хэсэг бол ер нь л дан импортын байсан санагдаад байгаа. Тэгэл одоо айлууд чинь Ирэн рүү явж гэрээ тавилгыг хангадаг энэ төр байсан. Шүү дээ нэг одоо бас нэг 7-8 жилийн өмнө байсан санагдаж байна. Тэгэхээр ингэж их тавилга импортоор хангагддаг байсан үеэ бодвол одоо энэ үйлдвэрлэл нь нэлээд хөгжөөд байгаа ч юм шиг. Тэгэхээр энэ хоёрын харьцаа хэр байгаа юм тийм ээ. За тэгээд энэ салбарт бизнес эхлүүл одоо тавилга үйлдвэрлэж эхлэе гэж бодож исэн хүн байвал одоо энэ тавилгын салбарт ч одоо ямар өрсөлдөөн явагдаж байна. Ямар хөө байр суурьтай болцгоосон байна. Худалдаан өгчд маань хаанаас авдیں۔ Тийм ээ. Ямар тавилгаа төрүүлж солих гэж байна. Та жишээл тавилга үйлдвэрлэх хэвэл юунаас нь эхлэх юм чинь, тийм үү? Энэ мэтээр та бүхэнтэйгээ би өнөөдөр тавилгын зах зээлийн талаар дэлгэрэнгүй ярилцуулна. Ингээд үзэг цасаа бэлдээд надтай хамт байгаарай. Жижиг дунд бизнесийг дэмжигч Капитал банк хамтдаа хөгжицгөө. За үзэгчтэй, тэгэхээр тавилгын зах зээлийн талаар хэдүүлээ энэ удаагийн дугаарыг бэлдэж байгаа. Тэгэхээр мэдээж хэрэг зах зээлийнхээ нийт багтаамжаас одоо манай нэвтрүүлэг эхэлдэг. Ингээ зах зээлийн багтаамжийн хэсгээр бүгдээрээ ярилцъя. За тэгэхээр яг уу бид нар гайлын мэдээ, үйлдвэрлэлийн мэдээг бол олоход маш хэцүү. Тэгэд нэлээд олон талаас нь тооцож одоо хэрэглэгчийн хэрэглээ төсөв дэлгүүрээр орж гарч байгаа хүмүүсийн тоо, худалдаа авж байгаа дундаж хэмжээ гэдэг маш олон талаас нь тооцоолж яаж нэг юм өөрсдийнхөө зах зээлийн багтаамжийг ерөнхийдөө тооцооллоо. За тэгэхэд ерөнхийдөө бидний тооцоолж байгаагаар нийтдээ гэр ахуйн тавилгын зах зээлийн багтаамжийг 83.4 тэрбум төгрөг гэж бид нар тооцооллоо 2015 оныг. За энэ дотор бол ер нь яг дотоодын тавилга 42%, импортын тавилга 58% эзэлж байгаа гэсэн ийм бидний баримжаа байна. За тэгэхээр энэ бол мэдээж хэрэг зарах үнээр. Тэгэхээр гайл дээр мэдүүлж байгаа үн бол нөгөө гайлд татвар төлдөг нөгөө доллараар мэдүүлэгдсэн үнүүд байдаг. За тэгэхээр импортлсон гэр ахуйн тавилгын үнийн дүнг харах юм бол 13 онд 25.2 сая доллар, 14 онд 34 сая, 15 онд 24 сая долларын ийм гэр ахуйн тавилга импортлогдсон гэсэн дүн байна. Энийг тоо ширхгээр навж үзэх юм бол яг 2013 онд 334 мянган ширхэг, 14 онд 470 мянган ширхэг, 15 онд 320 мянган ширхэг тавилга импортлогдсон байна. За тэгэхээр импортлогдсон тавилгыг одоо юугаар нь харъя? Нөгөө төрлөөр нь. За тэгэхээр ерөнхийдөө 9.1 сая доллар нь бол одоо шүүгээ шкаф, 5.1 сая доллар нь буйдан, 2.5 сая доллар нь сандал, 2.2 сая доллар ширээ, 1.9 сая доллар нь төрөл үрийн 50 стейк гэсэн ийм байна. Тоо хэмжээр нь авч үзэх дээр зэрэг арай өөр. Сая бол үнийн дүнгээр болохоор шүүгээ шкаф буйдын энэ их өндөр байсан болвол за тоо ширхгээр нь авч үзэхээр сандал 125 мянган ширхэг, шүүгээ шкаф 79 мянга, төрөл үрийн 50 стейк 39 мянга, ширээ 33 мянга, буйдаа 16 мянган ширхэг импортлогдсон гэсэн дүн байна. За тэгэхээр ерөнхийдөө яг сандалч мэдээж хэрэг жижигхэн хэмжээтэй тоо хэмжээ үнийн дүн багтаа боловч тоо хэмжээ нэхэр орж ирдэг. За тэгэхээр дотоодын үйлдвэрлэгчдийг бид нар яг бас тооцоолж үзлээ л дээ одоо энэ зах зээл тэргүүлж байгаа ямар компаниуд байна вэ гэд. Тэгэхээр бидний тооцоосноор бол нийт зах зээлийн 17%-ийг долоон болдог компани, 8%-ийг шилмэл буйдан, 8%-ийг Signature Designs, за 6%-ийг говь хангаа мебель,
6-ыг XMC гэж компани 55% нь бусад тоглогч нар байна. Тэгэхээр ерөнхийдөө эндээс харах юм бол тавилгын үйлдвэрлэлийн бизнес дээр маань бол хамгийн том тоглогч нь 7 болдог гэхэд 17%-ийг л эзэлж байна л да. Энэ юу хэлээд байгаа юм бэ гэхээр зэрэг тавилгын бизнесийн өрсөлдөөн болвол тийм нэг юм доминант нэг том тоглогч хамаг зах зээлийг эзэлсэн ийм биш. Нэлээд ширүү өрсөлдөөнтэй олон янзын тоглогчтой ийм зах зээл байна гэж харагдаж байна. За тэгээд импортлогдсон тавилга дахиад эргэж харъя. Ямар улсаас манай тавилгууд хөвчлэн орж ирээд байна вэ гэдэг тийм ээ. За тэгэхээр 54% нь бол тоош ихээр харах юм бол 54% нь Хятадаас, 17% нь Солонгосоос, 9% нь Польшоос гэдээ орж ирж байгаа бол тоош ихээр шүү дээ. Үнийн дүнгээр болохоор 51% Хятадаас, 15% Польшоос, 5% Италиас, 5% Солонгосоос гэж явж байна. Тэгэхээр яг Солонгосоос орж ирж байгаа тавилгын тоон нийт тавилгадаа эзэлж байгаа үн их боловч үнийн дүнгээр их бага байна л да. Тэгэхээр яг энэ нэг хямд үнэтэй Солонгосоос бол хямдхан тавилгууд нь орж ирдэг байж болох юм. Эсвэл бас нөгөө хуучин тавилга манайхан бас Солонгосоос оруулж ирж зарж байгаа харагддаг. Тэгэхээр нөгөө их хямд үнээр бүртгэгдсэн байж болох юм. Үнийн дүнгээр Польш Хятадын дараа орж ийн гэдэг маань бол одоо бас Европын орнуудаас харьцангуй боломжийн үнэтэй ийм тавилгууд байдаг болж таарч байна. За тэгэхээр тавилгын зах зээлийг ерөнхийдөө 84.5 тэрбум төгрөг гэж бид нэр тооцоолох юм бол нэг 42% нь одоо дотоодын тавилга байгаад байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ зах зээл дээр бол импортыг орлох хэмжээний орон зай өшөө дахиад байж байгаа 50% нь бол импортын хэмжээнд байж байна. За дээр нь тавилгын үйлдвэрлэл маань хичнээн том үйлдвэр байлаа гэдээ одоо хангаж байгаа хэмжээ нь бол зах зээлд эзлэх гол тоглогчдын байр суурь бол ерөнхийдөө тийм яхтар зах зээлэд ангаар нь эзэлсэн их том юм харагдахгүй байгаа учраас энэ зах зээл дээр миний бодлоор бол өрсөлдөх боломж байна. За үзэгчдээ ингээд салбарын зочнотойгоо ярилцъя. Дэлхийд шалгарсан Монгол амт очир дагнас. Таны бизнес одтой байг. За үзэгчдээ тэгэхээр тавилгын салбарын зах зээлийн мэдээллийг та бүхэндээ хүргэлээ. Тэгэхээр энэ удаад манай студид шинжилгээ ухааны технологийн их сургуулийн зөвлөх профессор Гавьят багш Долорхууга ирсэн байна. Сайн байна уу та? Сайн байна. За тэгэхээр нөгөө орчин үеийн үйлдвэр үүсч хөгжсөн түүх өнөөгийн байдлын талаар ярьж өгч. Одоо 60-70 оноос бол нийтэд анхаарал тавьж хэд хэдэн том меблийн комбинатууд байгуулсан. Меблийн үйлдвэрээс өсвөлээд жижиг орон нутагт хүртэл одоо гэр ахуйн модон эдлийн тавилгаас өсвөлээд барилгын модон хэсгийн үйлдвэрлэлийг явуулдаг артелуудаас эхэлсэн түүхтэй. За 90-ад оноос одоо зах зээлийн шуурганаар энэ үйлдвэрүүд маань бүгдээрээ тарж, сарниж үйлдвэрлэл нэг хэсэгтээ өрөөсө сонсон үндсэндээ. Зүгээр одоо зарим хуваар эрхлэх компаниудын мэргэжлийн одоо зарим инженер техник ажилтнуудын санаачлагаар сүүлийн одоо 10 жилийн дотор бол тавилгын үйлдвэрлэлийг цэгцлэгдэж нэлээд одоо төрөлдсөн үйлдвэрүүд бий болж байна. Сайшаалтай. За ер нь бол тавилгын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд төр засгийн бодлого зохицуул зайлшгүй шаардлагатай байна. Монгол улсын хэмжээнд нэг 80-аас 100,000 км ийм хавтан үйлдвэрлэх ганцхан үйлдвэр байхад одоо өөрийн эх орны зах зээлийг хангахаас гадна экспорт гаргах юм боломжтой. Ийм үйлдвэрийг байгуулах үндсэн түүхийн эд нь манай уулаар дүүрэн овоол өстэй байна. Эдийн засгийн ямар ч эргэлтгүйгээр энд байж байгаа. Тавилгын үйлдвэрлэл эрхлэхийг хүсэж байвал тийм ээ. Юун дээрээ анхаарах хэрэгтэй юм бэ? Монголын тавилга үйлдвэрлэгчид маань жишээлбэл юун дээрээ алдаж, юун дээрээ хонож байна вэ гэдэг талаар та санал хэлье. Юунда олон улсын стандарт техникийн нөхцөлийн шаардлагыг хангасан стандартыг сайн мөрдөж ажиллах шаардлагатай байна. Энэ стандартыг мөрдөхийн тулд одоо бид нар мэргэжлүүдээ бас олон улсын дэвшинд сургах хэрэгтэй. Сургахдаа богиносон курсээр ч юм уу одоо яг үйлдвэрлэл явуулж байгаа туршлага үйлдвэр дээр нь судлуулах ч юм уу ийм байдлаар энэ мэргэжлээ бэлдэж явах юм бол техник технологийн хувьд бол ой модны үйлдвэрлэгчдийн холбооноос жил тутам бол одоо энэ хөгжилтэй орнуудын мебель тавилгын үзэсгэлэнгүүдэд бол бизнес группүүдийг явуулж туршлага судлуулж байгаа. Энэ үйлдвэрлэл явуулдаг улсуудаас компаниудаас төлөөллийг аваад
Энэ мэтчлэнгээр яхан бол ойрын үед бид нэр бол олон улс заавал импортоор авч явах шаардлагагүйгээр өөрсдөө их орондоо үйлдвэрлэх бүрэн болцоо бий. За ингээд тавилгын салбарын онцлогийн талаар та бүхэнд санал бодлоо хуваалцсан Долорх багштай их баярлалаа. Ингээд таны ажил амьдралд амжилт хүсье. Жижиг дунд бизнесийг дэмжигч Капитал банк хамтдаа хөгжицгөөе. Нэвтрүүлэгтээ 95 томрол үзэгчтэй. За тэгэхээр бид нар хэрэглэгчийн зан төлөвийн судалгааг асуухдаа хамгийн түрүүнд Монгол тавилга танд таалагддаг уу гэсэн асуултаар эхэлсэн. Тэгээд эндээс яг таалагддаг хэсэг нь байлаа гэхэд таалагдахгүй байгаа бол юун таалагдахгүй байгаа юм бэ гэдгийг тодруулж байгаа. Тэгэхээр өөрөлдөл та тавилга үйлдвэрлэл эрхлэгч бол юун дээр анхаарах хэрэгтэй юм бэ гэдгсэг асуудал юм л да. За тэгэхээр граф дээрээс харахад бол мэдээж 32% нь бол Монгол тавилгаа дэмждэг таалагддаг гэсэн байна. Таалагдахгүй байдаг шалтгаанууданд бол хамгийн том нь 18% хийцэл муу, 18% загвар өнгө материал нь бүгд хоорондоо адилхан, 17% нь үн чанар нь зохицоогүй. За тэгээд 5% нь худалдагчийн бараагийн мэдлэггүй, борлуулагч нь харилцааны соёлгүй гэдэг ингээд явж байна л да. За тэгэхээр энэ сул талыг гаргаж ирж байгаа шалтгаан юу гэхээр та хэрвээ тавилгын бизнес хийх гэж байгаа энэ төр бол энэ юун дээр анхаарах вэ гэхээр хийцлэл, загвар дизайн өөр дээр нэлээд анхаарах хэрэгтэй байна. Яагаад гэхээр энэ хийцлэл гэдэг бол илүү нөгөө тавилгын материал гэхээс илүү тоноглолт их учир байдаг юм байна лээ. За тэгэхээр өөрөлдвөл хүмүүсийн хэрэглэхэд одоо тэр нугас юунууд нэг тийм чанартайхан шиг юм байхгүй ингээл байж байгаа л муудчдаг ч байдаг юм уу. За дээр дизайны асуудал байна. Дизайн гэхээр л нөгөө орж ирсэн хятад тавилгуудаа цаа нэмийг бүгдээрээ дуурайгаал нэг нэг юм хийхээр л дуурайгаал бүгдээр хийгээд байдаг нэг юм хандлагаас чинь болвол хэрэглэгч дургүй байдаг бахнэ. За тэгэхээр тавилга авахдаа тавьдаг гол шалгууруудыг асуусан. За тэгэхээр энэ дээр бол бид нар нэлээдэн шалгууруудыг тавьж агаад 5 хүртэл оноогоор үнэлүүлсэн байна. За тэгэхээр граф дээрээс харахад бол хамгийн чухал үзүүлэлтээр бол үн 447 оноотой. За хэмжээ 436, загвар 434, өнгө 433, материал 430 гэдээ явж байна. Тэгэхээр энэ дээр юу харагдаж байна вэ гэхээр хэмжээ урт өргөн энэ бол яагаад ийм чухал байгаа юм бэ гэхээр нөгөө байрандаа манайхан чинь яг сайхан тулгаад дүүргэж тавилгаа их тавих дуртай яг өөрийнхөө хүссэн хэмжээгээр хийх гэдэг ийм хандлага байна. За мэдээж хэрэг энэ дээр дахиад загвар, өнгө, материал гэдэг ийм юмнууд яваад байгаа. Эднэр нь бас нэг жоохон бусдаас өөрийн гэсэн өнгө төрхийг илэрхийлсэн тэгээ орчин үеийн ийм юмнууд баймаар байна. За дараагийн асуулт. Одоо бид нар та хэрвээ тавилгын үйлдвэрлэл эрхлэх гэж байгаа бол хэрвээ эрхэлдэг бол аль төрлийн тавилгууд төлхөө эрэлттэй байгаа талаар яг одоо ойрын хугацаанд та авахар төлөвлөж байгаа шин тавилгын асуулт байна. За тэгэхэд 18% нь ор, 16% нь буйдан, 12% нь хувцсны шкаф, 11% нь ширээ, 10% нь стенк, за 9% нь сандал, 8% нь галтгоо гэсэн ийм дараалалаар явж байна. За тэгэхээр тавилгын бизнес дээр одоо жишээлбэл ойрын хугацаанд үйлдвэрлэлийн төлөвөө харахтаа та хүн ерөнхийдөө орон дээр жоохон анхааруул ямар уу жишээлбэл ор бол жишээлбэл гол нь матрас байдаг. Тэгэхээр нөгөө матрас гэхээр манайхан ч нөгөө машинаар дайраад чонхоодгүй матрас их чанартай гэж буруу ойлгоод байдаг. Энэ матрас гэдэг бол нөгөө хүн хөвтөөд те тэр үний чинь бараг тэврээд авч байгаа юм шиг тийм сайхан тухтаа зөөлөн байх тухай асуудал байдаг. Нөгөө талдаа буудингийн асуудал байна. Буудин бол мэдээж хэрэг материал тэр хийц. За ялангуяа дизайн их чухал ийм хэд вэ нэлээ орноосоо илүү дизайн дээр их анхаарах хэрэгтэй. За тэгэхээр дараагийн асуулт хаанаас авдаг вэ гэж. За та жишээлбэл тавилга хийгээд хаагур зарвал зүгээр үү хаана байвал зүгээр вэ гэж асуудал. За яг үгүй манай нийт массыг харахад бол Нарантуул 30%, Мишель Экспо 10%, 100 айл дээр 10%, за BSB 8%, шийдэг байгаа 16% гэж гарч байна. Тэгэхээр ерөнхийдөө бол яг бөөнөрөө тэндээс очиод авчна гэсэн хандлага байхгүй ч гэсэн хамгийн төлхөө нь Нарантуул байна. За тавилгыг авахдаа хаанаас мэдээлэл авдаг вэ гэдэг асуултан дээр ер нь 46% нь телевиз реклам, 37% нь интернет найз нөхдийн зөвлөгөөгөөр 12% нь интернет фейсбүүкээр гэж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө хин нэгнийхээ гэрт нь очиод энийг сайн хийцэн байвал одоо тэрийг нь дуурайгаад хаанаас авсан гэж асууж байгаа тодруулах нь илүү байдаг. Гэхдээ хамгийн хямд одоо айтайхан их усур болчиход байгаа интернет фейсбүүк маань 12%-тай нэлээд дажгүй мэдээлэл их усур болох нь харагдаж байна. За дахиад дараагийн график дээр бидний орон сууцны нөхцөл хаанаас авах гэж байгаа асуудлыг хамааруулж үзсэн юм аа.
За энэ дээр бол яг хуу наран туулаас авах гэж байгаа иргэдийн ихэнх нь хашаа байшинд амьдардаг иргэд байгаа бол одоо нөгөө Мишель Экспо хараахан шидээг байгаа. За тэр тодорхой одоо Бест Будын шин сонголт гэдэг энэ тодорхой дэлгүүрийг сонгочихсон байгаа улсууд бол төлхүүдээ орон сууцнд амьдардаг хүмүүс байна. Тэгэхээр яг орон сууцнд амьдардаг хүмүүс бол аль нэг цэгээс авнаа гэх тэрэндээ итгэчихсэн байгаа бол нөгөө хашаа байшинд гэр оролт байдаг хүмүүс маань нөгөө хямдхан өргөн сонголтойгоор наран туул руу явах гэдэг ийм хандлага байд юм байна. За мэдээллийн хүүсвэр дээр ямар хамаарал харагдаж байна вэхээр зэрэг орлогын төвшин буурах тусам найз нөхдийн зөвлөгөө их. Дээшлэх тусам интернет, фейсбુકийн нөлөө ихтэй байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл та бүхэн харж байгаа одоо жишээлбэл 600 хүртэл орлоготой иргэдийн 59% найз нөхдийн зөвлөснөөр авч жахад сая 800-аас дээш орлоготой иргэдийн 8% болтлоо буурч байна дээшээгээ тийм ээ. За интернет, фейсбુકийн одоо мэдээллийн хүүсвэрөө болгож байгаа хүмүүсүүд бол сая 800-аас дээш орлоготой хүмүүс бол 42% интернет, фейсбુકээс мэдээлэл авч байхад сая 400-аас сая 800 бол 18%, саяас сая 400 бол 16% гэж буурж байгаа. 600 мянган хүртэл орлоготой бага орлоготой иргэд бол 3% хүртэл буурж байна. За энийг та бүхэн нөгөө ямар орлогын сегментэд ямар тавилга үйлдвэрлэх гэж байгаа вэ гэдгээс болоод сурчлагын их усүр төр зарах гэж байгаа цэг идрээ бодох нь байх нэ. За ингээд бүгдээрээ нэвтрүүлгийн дараачийн хэсгээр энэ салбарт амжилттай ажиллаж байгаа хамгийн туршлагыг нь хуваалцчих уу. Ийм сонирхолтой зочинтой ярилцуулна гэд нэвтрүүлгийн дараачийн хэсгээр эргүүлцгээе. Дэлхийд шалгарсан Монгол амт очир дагнас. Таны бизнес одтой байг. За үзэгчдээ тэгэхээр нэвтрүүлгийн уламжлалсаар бүгдээрээ зах зээлийн тэргүүлэгч брэндтэй уулздаг хэвээр одоо тавилгын зах зээлийн судалгааны тайлантай та бүхэн танилцсан. Тэгэхээр тухайн зах зээл дээр маань одоо гарч ирсэн тэргүүлэгч тавилга үйлдвэрлэгч компаниудын нэг KitchenAll компани маркетингийн албаны дарга мөн хоёр өргөдөж ярилцлаганд оролцуулаа танд хүлээж авсан баярлалаа. Сайн байна уу? Баярлалаа. Тэгээд намайг нэвтрүүлэгтээ бас оролцуулж байгаа. Маш баярлалаа. За тэгэхээр тавилгын зах зээлийг ингээ хараад хахаар ерөнхийдөө яг сүүлийн жилүүдэд энэ үйлдвэрлэлийн хэсэг нь нэлээд эрчимтэй тэлж байгаа харагдаж байна. Яг нэг хэсэг бол манайхтаа импортын зах зээл бараг шахуу байсан юм байна лээ. Тэгэхээр KitchenAll компани тавилгын зах зээл дээр үйлдвэрлэл эхэлж байсан туршлага тэгээд анх яаж тэгж амжилттай цойлж гарч ирсэн талаараа ярьж байна. Тий. За манай компани бол 2004 онд анх байгуулагдсан. За одоо галтгооны тавилга үйлдвэрлэлийн ер нь бол одоо анхдагч компаниудын нэг. За тэгээд тухайн үед бол манайх одоо зөвхөн галтгоогоо хийдэг байсан. Цааш та явандаа болохоор бол шкафыг бол бас санал болгодог болсон. Тэ. Тэгээд яг KitchenAll гэдэг маань болохоор юу гэхээр галтгоонд байгаа ер нь бүх зүйлийг ингээд зогсоор нь санал болгоё тий хүмүүс шийдлэр өгье гэсэн тим санаатаагаар бол анх одоо дэлгүүрээ байгуулж яг хэрэглэгчд бол галтгоогоо санал болгож эхэлсэн. Тэгэхээр сүүлийн жилүүд танах нэлийн том хөрөнгө оруулалт хийгээд нэлийн өөр төвшөнд хүрээд байна л. Тэгэд яг энэ шийдэл хизээ юунаас болж гарсан те? Яагаад одоо ямар хөрөнгө оруулалт хийв, ямар өөрчлөлтүүд хийв, зах зээл яаж өөрчлөгдөв анх эхэлжсэнээс чинь те? 2011-12 оны үед ерөөхдөө ачаал маань ер нь маш ихсээд те ер нь захиалга маш их орж ирдэг. Одоо 20 найрны 8 сар ч гэдэг юм уу те цагаан сарын үеэр бол захиалга маань бүр сар хагас 2 сарын дараа гарна ч гэдэг юм уу те. Тийм бүр хугацааны үед бол амар их сунжраад байдаг. Тэгээд одоо юу гэдэг яг хүчин чадал маань өөрөө тэрэндээ бол баригдсан учраас одоо нэмэлт захиалга авч чадахгүй ч гэдэг юм уу те. Тийм одоо захиалгын хувьд хүчин чадлын хувьд бол маш тийм хязгаарлалт байдалд ороод ирсэн. За яг тэр үед болохоор Европын сэргээн босгол хөгжлийн банкны манай дээр бол төсөл хэрэгжиж исэн. Тэрүүгээр болохоор манайх дээр яг үйлдвэрлэлийн одоо зөвлөх гээд грек тийм зөвлөх хүн ирсэн. Тэгээд тэр үнтэйгээ бас нэлээд их зөвлөлтсөний үр дүнд болохоор за ер нь одоо яг хүчин чадал талаасаа тий технологи талаасаа тэгээ одоо агуулгын орон зай талаасаа бол ер нь шинэ үйлдвэр байгуулах нь зөв болох юм байна гэж одоо шийдээд тэгээд тэрнийхээ дагуу бол бизнес төлөвлөгөө бичээд тэгээд 2013 онд санхүүжилтээ аваад тэгээд одоо шинэ үйлдвэр бол байгуулсан. Тийм шинэ үйлдвэр маань болохоор 10,000 м2 талбайтай. За одоо яг бүхэл одоо Европын одоо тавилгын үйлдвэрийн шаардлагыг бол хангасан. Тэ яг Европ стандартын тавилгын үйлдвэр яг ямар байх ёстой яг тийм үйлдвэр байх. Тэгэхээр сая бид нар ингээд хэрэглэгчээс судалгаа аваад ингээд үзэхээр Монгол тавилгаа дэмждэг үү? Одоо Монгол тавилгын сайн тал, муу тал гэж одоо асууж байна л дээ. Тэгэхээр ерөнхийдөө яг Монгол тавилгууд, Монголд үйлдвэрсэн тавилгуудын хийцлэл, загвар дизайн ер нь бол одоо юу гэдэг гологдох хамгийн гол юу болоод яа л яг нийтдээ бол мэдээж дэмжиж байна.
дэмжихгүй байгаа хэсэг хүмүүсээс нь яагаад вэ гэж асуухаар загвар дизайн л гэж ярьж байна л да. Танахын тал дээр ямар шиг? За тэгээ яг шинэ үйлдвэртэй холбоотой бол манайх тэр зөвхөн одоо технологиос гадна бол маш их бас өөр сайжруулалтууд тий яг нөгөө Европ стандартын тавилга, Европ тавилга юу хийхэд юу шаардлагатай юм бэ гэдэг тэр бүхэл одоо арга хэмжээг бол авсан. Мэдээж одоо юу гэдэг энэ шинэ үйлдвэртэй холбоотой биднээс бас тулгарсан асуудал юу гэхээр нөгөө ноу хау, технологи тий яаж тэрийг хийх вэ гэдэг. Тэрэн дээр болохоор манайх ямар хэмжээ авсан бэ гэхээр удирдлагын манайх бол одоо 3 зөвлөх 4 зөвлөх бол манайх дээр бол байнгын одоо ажилласан тогтмол хугацаатаагаар. За эхний зөвлөх маань болохоор юу гэхээр одоо менежментийн зөвлөх. Яг менежментийн хувьд нь ямар стандартаар явах хэвээр, ямар шаардлага байдгийг тий тэрэн дээр яг юунууд байдгийг. Тэр талаар бол тэр маань зөвлөх маань ажиллаж эхэлсэн. Технологи, за үйлдвэрлэлийн процесс тий тэрийг сайжруулахын тулд яг гэхээр манайх 2 жилийн хугацаатай бол бүр гадаад үйлдвэрийн дарга 2 жилийн хугацаатай бол ярьж ажилласан. Тэгээд тэр хүн маань болохоор яах вэ гэхээр ерөнхийдөө одоо үйлдвэрлэлийн процесс, технологи, дамжлагууд яаж явдгийг тэр бүх юмыг яг Монгол одоо залуучууд маань зааж сургаж тэр хүмүүсийн тэр хүний одоо тэр олон жилийн туршлагыг бол манай ажилчид бол шингээж авсан. Загварыг болохоор юу гэхээр бас зүгээр өөрсдөө бодож болохгүй байна. Тэгэхээр энэ дээрээ ч гэсэн зөвлөгөө авъя гэд. Манайх бол одоо 3 жилийн хугацаатай уран сайхны захирал буюу тий одоо юу гэдэг гэрээ тэр хүнтэйгээ бол хийгээд явж байгаа. Хаана юм бэ те? Итали хүн баг. Маш их олон жилийн тийм тавилгын туршлагатай тавилгын загвар дээр ажилласан тийм дизайнер хүнтэй бол гэрээ хийчихсэн ажиллаж байгаа. За тэгээ тэр хүн маань болохоор одоо яг 1 жилийн хугацаанд ажилласны үр дүнд болохоор манай яг цоо шин загвар маань гараад ирчихсэн. Тэгээд энэ загвар маань гэхдээ юу вэ гэхээр яг манай тэр шинэ технологийн боломж нөөц те бүх тэр зүйлүүдийг одоо өөртөө агуулсан тийм цоо шин бүтээгдэхүүн бол гараад ирж байгаа. Тэгээд яг энэс гадна болохоор манайх дээр бол маш их одоо олон ажлууд хийгдсэн. За Германы одоо яг тавилгын үйлдвэрлэлд одоо зөвлөгөө өгдөг маш тийм нэр хүндтэй том байгууллага байж байгаа, компани байж байгаа. Тэнцэнээс болохоор манайх үйлдвэрлэлийн зохион байгуулалт, за тавилгын хийцхээр ч одоо цаана яг тавилга маань яаж хийхдгүү те одоо цаана байгаа нэг каркас биднес каркас гэж хэлдэг те цаана байгаа хайрцаг нь одоо ямар байх хэвтэй юм за нугасны хаана байрлах юм яаж цоолох юм ч гэдэг юм уу те бүх тэр технологиг бол бас Германы маш их тийм нэр хүндтэй том компаниас зөвлөгөөгөөр авсан. Зөв. Тэгэхээр одоо ингээд танай компани үйлдвэрлэл, дизайн бүх юм ер нь барууны түвшинд одоо хүрчихсэн явчаа те. Тэгэхээр ер нь бол Монголын бизнес мэдээж хэрэг үйлдвэрлэлийн бизнес хэрэгжилж байхад тэгэл суралцаал явдгаас хойш ингээд зах зээлдээ тэргүүлээд бусдаа үлгэр дуурайл болоод ингээд барууны түвшинд хүрээд явж байгаа та бүхэнд амжилт хүсье. Тэгээд ингэж яаж ийм түвшинд хүрсэн талаараа үзэгчд маань энэ үгүй ярьсан. Мөнхөр тагтаа баярлалаа. За танаас ч баярлалаа. За таны бизнес танилцуулъя. За баярлалаа. За үзэгчдээ тэгэхээр тавилгын бизнесийг хэрхэн дэлхийн хэмжээнд хүртэл хөгжүүлж болдог вэ? Хаанаас хаа хүртэл явсан бэ? Ямар зам туулсан бэ? Талаар та бүхэн Kitchen World компани маркетингийн албаны дарга мөнхөрийн ярилцлагаас олж сонслоо нэвтрүүлэг студиэс хүргэлжлээ. Дэлхийд шалгарсан Монгол амт очир дагнас. Таны бизнес одтой байг. За үзэгчдээ тэгэхээр тавилгын зах зээлээр хийсэн зах зээлийн судалгааны аялал маань энэ түрээд өндөрлөж байна. За тэгээ одоо бүгдээрээ судалгааныхаа дүгнэлтийг нэгтгэхэд базаа дээрээ ерөнхийдөө багт хамжийн талаас нь харуул манай тавилгын бизнесийн орчин болвол ерөнхийдөө үйлдвэрлэлийн салбар маань илүү эрчимтэй хөгжиж байгаа их юм таата сайхан мэдээ байна. Нөгөө талдаа хэрэглэгчийн зам үлээс харах юм бол манай үндэсний үйлдвэрлэлийн тавилгууд хэрэглэгчдтэй жоохон гологддог ганц нэг үзүүлэлт нь юу вэ гэхээр ерөөсөө л дизайн хийцлэл хоёр байна. Тэгэхээр ерөнхийдөө тэр сая Kitchen World-ийн амжилтын талаар ярилцлаа бүгдээрээ. Тэгэхээр Kitchen World бол чинь анх гарч ирэхдээ их хурц тод шийдэлтэй байж бусдаараасаа ялгарсан болвол өнөөдөр болохоор зэрэг дизайнераа Италиас дизайны зөвлөгөө авч ажиллуулж үйлдвэрлэлийн захирлаа жишээл грекээс авч ажиллуулж ингээд инженерүүдээ сургаад дизайнеруудаа сургаад одоо бол манайхан бол барууны түвшинд
хүрцэн гэж байна. Тэгэхээр ингэж үж одоо тавилгын зах зээл дээр ноёлж болох нь байна. За долгоргүй агшин ярианаас бүгдээрээ сонслоо. Тавилгын зах зээл дээр хамгийн их дутагдж байгаа нэг юм бол одоо энэ хавтангийн үйлдвэрлэл юм байна. Яалтчгүй энэ тавилгын бизнест хамгийн их хэрэглэгдэх гол түүхийдээ бид нар импортлоод идэм байна л та. Тэгэхээр энийг үйлдвэрлэх тал дээр томоохон бизнесмэнүүд маань бас анхаарлаа хандуулвал сонирхолтой зах зээл үүж болох юм. За ингээд уламжлалсаар бүгдээрээ энэ салбарт бизнес эхлүүлбэл ямар хуу хэмжээний юм болох нь вэ? За тэгэхээр жижигхэн тавилгын цех одоо 2 3 хүнтэй жижигхэн тавилгын цех та эхлүүлж болж байна. За ингийн бол танд эсгүүрийн өрөө 3 сая төгрөг, 2 эртээ хөрөө 3 сая төгрөг, наалтны машин 3 сая төгрөг, компрессор 400 сая төгрөг гэх мэтээр ингэж явж байгаад нэг 10 орчим сая төгрөгийн тоногт хөрөмжийн хөрөнгө оруулалт хийгдэх юм байна. За ингээд мэдээж хэрэг түүхий материалаа бас л ялгаагүй жоохон ахиухнаар нь татахгүй бол эн чинь эдийн засгийн хувьд бол өргөж гаргахгүй. Тэгэхээр зэрэг нэг 10 орчим сая төгрөгөөр нэг материал татчих юм байна. Ингээд нэг 20 сая төгрөгтэй байхад та нэг тавилгын жижиг цэхээр та гарын урд үетэй ийм хүмүүстэй байх юм бол тавилгын цэх ажиллуулж эхэлж болох нэ. За тэгэхээр энэ тавилгын цэх ажиллах нэг 2-оос 3 4 хүний нэг цалин тэгээ нэг жижигхэн цехийнхээ байршуулах талбайн түрээс цахилгааны зардал зэрлэгийг тооцоолоод үзэх юм бол та нэг сардаа 700-аас 800 мянган төгрөгийн орлого олж чадчихвэл нэг 2 жилийн дотор нөхчин 1.5 саяас дээш орлого олж чадчихвэл нэг жилийн дотор хөрөнгө оруулалтаа нөхчих ийм боломж байна. Тэгэхээр энэ жижиг хэмжээний цех ажиллуулад энэ бизнес эхлэе гэвэл манай нэвтрүүлгийн ивент итгэгч Капитал банкны жижиг дунд бизнесийг дэмжих зээлийг аваад эхлэх боломжтой. Ингээд таны бизнес одтой байх болтугай очир дангис манай нэвтрүүлгийн ивент итгэлээ.